шаардлага байсан бордюрыг одоо орон нутагт мөнгө угаалт хийгээл соёлох ажил хийгдэт байна гэж ингээ ярьж байгаа. Ер нь хурлын даргын хувьд энэ дэр ямар байр суурьтай байна? За энэ бордюрын асуудал бас сүүлийн үед бас нэлээд одоо сошиал орчинд бас нэлээд идэвхжээд юм яригдаад шүү дээ. Тэгээд энэ дээр бол одоо урд нь 2024 он зураг төсвийн ажлууд нь хийгдээд тэгээд бид нарыг ажил авахд бол гэрээлтсэн байсан ажлууд. Гэхдээ энэ ажлуудыг бол бид нэр илүү сайжруулаад цааш нь аваад явах хэрэгтэй гэсэн ийм одоо бодолтой байгаа. За төв зам дээр их чинь одоо нэг 1900 орчим метр ийм одоо бордюрыг Point стандарт компани одоо ингээд төв замын юу шүү дээ тийм аа. 326 сая төгрөгийн одоо өртөгтэй ийм л ажил явж байгаа юм билээ. Энэ ажил нь бол бас нэлээ боломжийн чанартай гайгүй хийгдээ дуусчих шиг байна. За дээр нь бол тэр хоёр номынгийн хоорондох зам дээр бол хөшөөт бол одоо яг нөгөө хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд аймагт бол одоо жилд нэг одоо томоохон асуудлыг шийдэж өгье гэдэг ийм гэрээтэй байсан. Тэр хүрээндээ бол одоо 1.8 орчим тэрбум төгрөгийг аймаг руу одоо шилжүүлсэн ийм асуудал байдаг. За эндээс яг тэр одоо бордюр хийж байгаа, зам хийж байгаа ажил нь бол 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй ийм ажлыг тэр ГЦЦ гэдэг компани аваад гүйцэтгэж байгаа. За энэ ажил нь бол урд нь гэрээлтсэн байсан гэдгийг би сая хэлсэн. Тэгээ ер нь бол зөвхөн бордюрын ажил биш. Энэ наатлын номингийн уул зураас хуучин дулаан хүртэл зам бол 6 м өргөнтэй зам багхгүй юу? Тэр хуучин дулаанаас цаашаага шинэ номингийн уул зур хүртэлх зам бол 6 м өргөнтэй. Наатлынх нь бол 8 м өргөнтэй. Одоо ингээд нэлэнхүүд нь энэ замыг 8 м өргөнтэй болгож өргөсгөж байгаа юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь энэ дээр өрдөөсөө тэр агархаа зорхоо бүх юм нөхөд шинээр одоо цоошин зам болгоо шинээр хучлт хийгдэх. Тэгээ хучлт хийхийн тулд эхлээд нөгөө бордюраа солиод тэрнийхээ дараа нөгөө ажлынхаа дарааллаар одоо хучлтаа хийдэг ийм л одоо очиртай юм байна. Тэгээд энэ дээр бүгдийг бетонн бордюраар хийхээр төлөвлөсөн байсан юм. Одоо тухайн компани тендерт орохдоо тийм ээ. Тэгээд компанитай яриад за энэ бол одоо хуучин дулаан хүртэл ийм чулуун бордюр байсан. Энэ чулуун бордюрыг одоо солимооргүй байна. Энийгээ одоо ганц нэг одоо хамгарсан хэвэрсэн байдаг бол гаргаад бүгднгийн шинжилээд тэгээд цааш нь үргэлжлүүлээд нөгөө бетонн бордюрынхаа нийт төсвөр тэр үлдэж байгаа зам дээр нь бүгднгийн чулуу болгоё. Ингээ бид нар ч бас энэ уулсын дунд амьдарч байгаа энэ чулууны үйлдвэр энэ төр бас орон нутагт хөгжиж явж байгаа. Ер нь бол яг хөө цаашдаа энэ чулуугаар энэ бордюр, замын тогтчлтууд, явган хүний зам ч гэдэг юм энэ зүйлүүдийг хийх нь одоо нэг насны нэлийн болно гэж л үзэж байгаа байхгүй. Тэгээд энийг бол ингээ чулуу болгооч гэдэг саналыг компанид тавиад ингээд замаа цаатлын хэсгийн замыг өргөтгөхөд чулуу болгоод ингээ явж байгаа. Хоёр талаар нь нэг одоо метр гарантаа ингээ явган хүний зам. Дээрээс нь дахиад асфальтын дугуйн зам явна. Тэгээ ингээ сайхан цэлийсэн дахиад аймагаас сая шинэ хөрөнгө оруулалтаар тэн дээр нэг 200 сая төгрөг байна уу 110 сая төгрөг байна уу нөгөө хоёр талын гэрэлтүүлгүүдийн шинээр хийж байгаа. За ингэхээр энэ бол бас нэлээд ховдын одоо үүд нүүр царай улсын гудамж их сайхан тогтчоод ингээд аштайхан болно гэж ингэж ойлгож байна. Мэргэжлийнхэн одоо ер нь яаж зөвлөдгийг мэдэхгүй л дээ. Яг энэ ховд хотод амьдарч байгаа иргэн хүнийхээ хувьар бол энэ чулуугаар хийсэн зам талбай бол өвлөө үйлрэл бол маш эрсдэлтэй байна. Одоо юушийн талбай дээр бид нар өвлөө үйлрэлт явахад хальтраад унж бэртэх юм тохиолдол гарах эрсдэл нэлээд их байдаг штэ. Тэгэхээр энийгээ нөгөө гадаргууг нь арзаалгах ч юм уу бас нэг стандартын шаардлага хангах хугацаар хийх хэрэгтэй гэдэг нь бидний олон жилийн одоо энэ яг бодит амьдрал дээрээс харагдаж байна. За нөгөө талаар хит овон товонтой арзгар чулуу бол нөгөө машин техникийн эвдрэл гэмтэлд нөлөөлдөг ийм тал байгаа даа. Тэгэхээр энэ стандартыг яаж мөрдүүлэх талаар та бүхэн бас мэргэжил арга зүйн зөвлөгөөг яаж өгч байгаа вэ? Ер нь бол би бас тэр чулууны компани хүмүүсийг бас дуудаж уулзсан. Ер нь одоо тэр арзаалгадаг технологи нь аваад ирсэн юм билээ. Энд одоо ингээд сүүлийн одоо ажлуудыг бол бас тэр технологио ашиглаж хийнэ гэсэн тийм танилцуулгуудыг хийж байгаа. Ер нь нөгөө халтрахгүй байх хэрэгтэй шүү дээ бас тий. Гэхдээ чулуу сайн уу сайн, эдлгээтэй олон жилийн настай энийг хийх ёстой. Гэхдээ энд бол технологийн зөв шийдлүүд нь байх ёстой. Ер нь бол Европын орнууд одоо энэ Япон, Солонгос ч гэдэм хөгжиж байгаа орнууд ер нь бүгд л бүх тогтчлолтой чулуугаа хийхийг илүү эрхэмлдэг. Энэ бол илүү хүнд ээлтэй гэж ингэж үздэг. Дээрээс нь эдлгээтэй зам талбайгаа тогтчуулахад буцаагаад шугам сүлжээг янзлахад хариу буцаагаа тавьчихна. Тэр утгаар нь бол энэ бол илүү их одоо сайн хөрөнгө оруулалт гэж үздэг тийм тал байгаа. Тэгэхээр арга зүйн зөвлөгөөг бол өгөөл явах нь өгөөл явж байгаа. Ер нь бол одоо бол бид нар ингээл нөгөө 80 айлаас гарч ирж байгаа замыг чинь манай иргэд их шөмжилдэг шүү дээ. Тэр хитрхи ингээд арзгаар ийм байна гэдэг. Одоо хэрвээ чулуугаар тавьсан тохиолдолд бас тийм юм хийж болохгүй л дээ. Тийм учраас бид нар энэ дээр нь илүү их анхаарал хандуулна л гэсэн үг дээ.